тараг үйлдвэрлэх бизнес төлөвлөгөөнд ерөөхдөө анализ хий. За ерөнхийдөө агуулга бол дараах байдлаар томьёолсон байна. За ерөнхийдөө бүх агуулга бол орцсон гэж харагдаж байна. За төслийн товч танилцуулга, төслийн багийн гишүүдийн ажил үүргийн хуваарлалт, багийн ажлын төлөвлөгөө, за төслийн санааны дүгнэлт. За хоёрдугаар нь бол зах зээлийн судалгаа хэсэг, за гуравдугаар нь маркетинг төлөвлөгөө, дөрөвдүгээр нь үйлдвэрлэлийн төлөвлөгөө. За хүний нөөц, санхүү, эрсдлийн менежмент, чанарын ярилт. За ерөнхий одоо 8 агуулгаар бизнес төлөвлөгөөг гаргажээ. За бизнес төлөвлөгөөний хүрээнд бол хийгдэх цаг хугацааны төлөвлөгөөг гаргасан байна. Тэгэхээр бид нар эхлээд бизнес төлөвлөгөөнийхөө агуулгыг тодорхойлоод, за цаг хугацааны төлөвлөгөөг бол хамгийн сүүлд юм уу хамгийн ихэнд бас хийж болно. За энэ төслийн хувьд бол хамгийн ихэнд хийсэн байна. За ингээд хугацаа бол сар сараар гаргасан байна. За тэгээд бүр ингээд төлөвлөгөөгөө боловсруулахаас ахуулаад, за зорилттой зах зээлээ судлах, за маркетинг үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгч өрсөлдөгч бэлтгэний төлөвчлөлийг судлах гэх нэлээд юмнуудаа хятаалчилсан харагдаж байна. За тэгээд маркетингийн менежер юу хийх юм? За хүний нөөц юу хийх юм? За үйлдвэрийн менежер юу хийх үү гэх ингээд нэг хэсэг ерөнхийдөө байгууллагч одоо хүний нөөц, маркетинг, санхүүгийн үйлдвэрлэлийн хэсэг гэдэг байгаа. Тэгэхээр энэ дөрвөн одоо салбар хэсгүүд юу хийх вэ гэдгийг гаргаж ирсэн байна. Тэгээд төслийн удирдагч гэж бас нэмэлт албан тушаал гаргасан байна, тийм ээ. Тэр ер нь бол зарим байгууллагууд төслийн удирдагч гэдгийг бол гаргадаггүй. Ер нь төслийн удирдагч уг нь байвал их зүгээр. Яг бол төслийн удирдагч гэдэг нь зөвхөн төсөл бичдэг хүн биш. Төслийг одоо санхүүжүүлэлт эхлэхээс, за ерөнхийдөө одоо санхүүжүүлэх үйл явц ямар байгаа юм, за дуусах хүртэлх энэ бүх үйл явцыг одоо хянаж, удирдах, чиглүүлдэг юм хүн нь бол төслийн удирдагч байдаг. За төслийн үнэлгээ, за санааны үнэлгээгээ гаргасан байна. За ерөнхийдөө яг эндээс бол харахад, за манай энэ төсөл хэрэгжүүлэгч хүн маань за онлайн худалдаа үйлчилгээ хий, тараг үйлдвэрлэлийн аялал жуулчлал хий гэсэн энэ гурван одоо зүйлийг сонгосон харагдаж байна. За тэгээд эдгээр дундаас ер нь нийгмийн хэрэгцээг аль нь хангах вэ гэдээ үзсэн чинь, за 22 буюу хамгийн өндөр оноо нь онлайн худалдаа байсан. За тараг үйлдвэрлэл нь бол арай бага байна, тийм ээ. За аялал жуулчлал бүр бага байна. За хэрэглэгчийн хүлээн авах чадвар, түүхийн эдийн олдоц, тоног төхөөрөмжийн олдоц, хөрөнгө оруулалт эсэх, за тохиолж болсгүй эрсдэл, тулгымдсан хэрэгцээ эсэх, ашиг маржин хувь гэдэг ерөнхий 8 үзүүлэлт дээр авч үзэхэд, за хамгийн өндөр оноотой нь бол тараг үйлдвэрлэл байна. За энэ дээр бол юу гэж дүгнэх вэ гэхээр, за та хэд ч гэсэн одоо ямар нэгэн бизнес санаа төрөх юм бол тэрэн дээр одоо тухайн бизнес санаа хэрэгжих үгүй юу гэдгийг харж үзэх хэрэгтэй. За тэгээ хэрэгжих хэсгийг тодорхой үзүүлэлтээр аваад ингээ оноо үзэж аваад одоо сонгол бас зүгээр тийм ээ. За төслийн баг, за энийг бол багаараа хэлцээр оноо гаргасан гэж харагдаж. За ерөнхийдөө бизнес төлөвлөгөөний одоо хамгийн түрүүнд хийгддэг зүйл зах зээлийн судалгаа байгаа. За зах зээлийн дотроо одоо макро орчны судалгаа, микро орчны судалгаа. За тэгэхээр энэ дээр хийгдсэн судалгаанууд бол бүгд байна. За макро орчин буюу одоо эдийн засгийн орчин судалгаа ямар юм? За Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд өндөр түвшнээс бага зэрэг саарсаар байгаа ш дунд хугацааны төлөв өөдрөг хэвээр байна гэж. Дунд хугацааны өсөлтийн төлөв өөдрөг байгаа бөгөөд, за энэ онуудад дунджаар ийм хүрэх боломжтой гэж үзэж байна. Хувийн хэрэглээ болон уул уурхайн салбар хөрөнгө оруулалтын өсөлт өндөр түвшинд хадгалагдаж, за эдийн засгийн өсөлтийг голлох одоо голлонд тэхээр байна. За ингээд макро орчны хувьд одоо сүүлийн хэдэн жил ямар байгаа гэсэн судалгааг оруулсан байна. За тэгээд Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын банк үзэж байгаагаар, за Монгол Улсын эдийн засгийн өсөлт зөгцсөн буурсан ч гэсэн, за дахин сэргэн гэсэн хүлээлттэй. За тэгэхээр бид нар бол зах зээлийн судалгаа одоо энэ мэдээлэл оруулж байгаа нөхцөлд бол хаанаас их үсэр авсан бэ гэдгийг дурдах хэрэгтэй. За дараа нь бол улс төрийн орчин. За энэ дээр улсын хурлын за 16 оны 19 дугаар тогтоолоор батлагдсан, за Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 дээр, за эдийн засгийн тогтвортой хөгжил бүлгийн аж үйлдвэрийн зорилт 2-т, за хүнсний үйлдвэрлэлт технологи технологи нэвтрүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэн гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээ дотоодын үйлдвэрлэлээр хангаж иргэдийн эрүүл баталгаад хүнс хэрэглэх төсвийг бүрдүүлнэ гэж заасан байна. За тухайн залтаа 2 дугаар уншилт. За энэ бол их зүгээр байна. Ерөнхийдөө манай хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа яг улс төрийн хувьд, улсын хурлын хувьд дэмжиж байгаа юм чиглэл байгаа мó үгүй гэдгийг хэвлэлээр шалгаж үзнэ.
За тэгээд энэ тухайн төсөл дээр бол 20-50 хөтөлбөрийг бол харсан байна. За тэгээд энэ хүрээнд яг энэ заалтан дээр хүнсийг дэмжсэн байна гэдэг тодорхой заалтуудыг оруулж өгсөн байна. За энэ бол болж байна. За хууль хэрэгцээ үед. За ерөнхийдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудын хувьд бол яг манай компанитай хамааралтай ямар хуулиуд байна вэ гэдгийг жагсаах хэрэгтэй. За энэ дээр бол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь хүнсгийтэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам үйл ажиллагаанд хамаарах бөгөөд үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд чиглэсэн хүнсгийтэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн жижиг үйлдвэр хоршооны худлаа үйлчлэгийн саргын хууль тогтоомж нь дараахыг мөрднөө хуулиудыг тавьсан байна. За энэ бол болж байна. Ерөнхийдөө хууль хэрэгцүүдээр бол яг ямар хууль манай үйл ажиллагааг явуулахад хамааралтай вэ гэдгийг бичээд за энийг бол уншицсан байхад хэрэгтэй. За нийгэм соёл. За нийгэм соёл гэхээр нөгөө манай улсын хувьд улс үндэстнийх харин баялаг өв боломж, ёс зан шиг соёлын онцлог, байгалийн өрнөж төр төрхийг за соёлыг сэргээх, хайрлах, хамгаалах гэх мэт за ингээд бичсэн байна тийм ээ. За ийм за иргэн манай улсын иргэдийн хувьд бие биенээ даган дурах, сэтгэл зүйн хандлагатай байдаг нь бүтээгдэхүүн худалдаа авалт тэгэхээр зөвшөөрөх болж байгаа юм аа. За ерөнхийдөө манай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нийгэм соёлын орчин ямар байгаа гэдэг нь бол чухал байгаа. Тэгэхээр өв уламжлалаараа л одоо бид нар таргийг хэрэглээд сурцсан учраас гэдэг утгыг оруулж ах шиг байна. За байгаль орчин. За сүүлийн үед бол ямар одоо дэлхийн олон улсын төслүүдээр энэ байгаль орчны нөлөөг их авч үздэг болсон. Та хичнээн одоо гоё бүтээгдэхүүн үйлдвэрлэлд супер байсан ч гэсэн энэ эргээд нөгөө байгаль орчинд хор хөнөөлж учруулах юм бол аль аль талдаа дэмжих магадлал бага. Харин эсвэргээр одоо байгаль орчинд хор хөнөөлөхгүй нэмүртэг шингэсэн за импортыг орлсон энэ бүтээгдэхүүн байх юм бол илүү давуу талтай гэсэн. За энийг бол бас харуулнаа. За ингээд байгаль орчныг хамгаалахын төлөвлөгөөтэй за орчны хяналт шинжилгээний хөтөлбөр. За энэ байгаль орчны аж үйлчлэлийн яамнаас одоо төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежмент төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан жил бүр хүлээн авч дараагийн төлөвлөгөө болон хэрэгжүүлдэг гэсэн. За энэ утгыг бичсэн байна. За энэ бол болж байна. За ингээд дараагийнх нь микро орчны шинжилгээ. За микро орчны шинжилгээг бол бид нар хэрэглэгч за эхлээд хэрэглэгчээс эхэлнэ тийм ээ. За хэрэглэгч гэхээр ерөнхийдөө яг энэ чиглэлийн судалгаа байна уугүй юу гэдгийг үзээд их усүртэнд дурдж байгаа. За энэ тохиолдолд 22 оны 3 сарын 10-ны өдрөөс 3 хоногийн хугацаанд за судалгааг авсан гэж. За ийм хэдэн хүн хамрагдсан тэдэн ингэсэн бла. За зүйтэй. За ерөнхийдөө өөрсдөө судалгаа боловсруулад одоо хариулт нэгсэн гэдэг байдлаар дата анализ бол хийсэн байна. За тэгээд худалдаа авалтын давтамж нь ямар вэ? За ямар бүтээгдэхүүнийг илүүд үздэг юм тийм ээ. За ер нь тараг хэр ач холбогдолтой гэдэг талаар судалгаа авсан гэж. За энэ бол болж байна. Тэгэхээр та ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхээс өмнө одоо хэрэглэгчээс яг үнэхээр миний үйлшүүлж байгаа одоо үйлчилгээ бүтээгдэхүүн одоо хэрэглэгчийн хэрэгцээг хангаж гин үү? Хэрвээ тэд нар худалдаа авбал одоо өдөрт сард жилд хэдийг авах вэ? Надад яг зах зээл байгаа мó үгүй юу те гэдгийг харах хэрэгтэй. За өрсөлдөгчийн судалгааг бас хийсэн байна. За ерөнхийдөө яг ижил төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгчдийг жагсаагаад за манайх бол яг одоо бүтээгдэхүүн савлгаа чанар үнийн хувьд ямар байна гэдэг дээр бол оноо тавьсан байна. За тэрнийг бас дүгнэх хэрэгтэй тийм ээ. За өрсөлдөгчтэй харьцуулахад бол манай үн бол хямдхан. За ерөнхийдөө яг савглаа бодлын хувьд бол нэг айхтар үзмжтэй бол юг сүү компаниг бол гүйцэхгүй. Гэхдээ одоо бусад компаниудаас л харьцангуй гайгүй байх ч гэдэг юм уу. Тэ нэр хүндийн хувьд бол олон танигдаагүй. Гэхдээ одоо энэ бол том компаниудтай харьцуулахад юм байгаа ч гэсэн бидний хувьд бол зах зээлтэй гэж харж байна. За бэлтгэн нийлүүлэгч. За мэдээж гол бэлтгэн нийлүүлэгч нь бол малчит байгаа тийм ээ. Тэгэхээр малчит хэдийг нийлүүлэх юм, та хэд хэдийг хэрэглэх юм. За энэ бол чухал. За тэгээд бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд бас нийлүүлж байгаа сүүн өөрөө бас хэр зэрэг эко юм гэдэг чинь бас чухал. Яг тэгвэл хэрвээ одоо шинжилгээгээр ямар нэгэн процессорч гэдэг юм уу тийм байх юм бол эцсийн бүтээгдэхүүн нөлөөлдөг байна. За түншийн судалгааг бас энэ дээр оруулсан байна. За ингээд ерөнхий төслийн урьдчилсан судалгааг бас хийсэн харагдаж байна. За манайх бол сүүсүн бүтээгдэхүүний 11% эзэлнэ. За нэг хүнд өдөрт одоо ийм за жилд ийм байдаг. За апуугаас ингэдэг, сүү компаниас ингэдэг. За бид савглаа бодлыг ингэж тооцож юм гэл. За түүхийд материалын судалгааг бас хийсэн байна тийм ээ. За ямар түүхийд ашиглах юм.
тэгээд тоног төхөөрөмжийн судалгаа ярьсан байна. Тоног төхөөрөмжийн судалгааг бол бид нар хүчин чадлаас хамааруулна. Бүр ингээд жижиг үйлдвэр дээр бол амар том одоо хүчин чадалтай хүнтэй тоног төхөөрөмжлөх хэрэггүй шүү дээ. Ерөнхийдөө юуныхаа одоо ажлын байрныхаа багтаамж, тоног төхөөрөмж авах хүчин чадал, мөнгө, санхүү, хүний нөөц зэрэгс хамаарж агаад тоног төхөөрөмжийг сонгоно гэсэн үг. За энэ бол сүү хүлээ авах хүрээ. За энэ ажлын байрны тоног төхөөрөмж сонголт хийхдээ за ерөнхийдөө үйлдвэрлэлийн зохион байгуулалтад харуулж байна тийм ээ. За зохион байгуулалтын судалгаа ерөнхийдөө төслийн хүрээнд одоо үйлдвэрлэлийн ажиллагаа ажилтнуудын хөгжлийн бэрхшээлтэй эрх дээр ажиллуулж тэдгээр хүмүүсийг хөдөлмөрлөх боломж олгоцоор хангана гэж. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулах гэдгээр бол давуу талтай авах нь. За тэгээд дарханд бол ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг бид нар эдийг нь хангана гэж. За энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд бас болж байна тийм. За тэгээд санхүүгийн их усрын судалгаа, за сууд шинжилгээ. За сууд шинжилгээ бол бас чухал. Бид нар сууд шинжилгээгээ ихтэй яг танай компани давуу тал юу юм, боломж, сул тал, аюул юу гэдгийг бол харуулдаг. За энэ дээр бол бас дутуу хэгцэн харагдчихна. За давуу тал гэдэг нь магадгүй туршлагатай тийм. За яг бүтээгдэхүүний давуу талыг өгсөн байна тийм. Боломж нь түгээд материалын олдоц их. За технологийн давуу талтай. За сул тал нь бол хэрэглэлт. За хэрэглэлт чухлаа гэсэн. За ер нь бол хөвчлэн сул тал дээр бас санхүүгийн нөөц боломж муу гэсэн энэ байдлыг бас тавьдаг. Тэгэхээр энд бол хэрэглэгч өөрөнгөсөн худалдаа авдаг брэнд аль хэдийн сонгосон байдаг гэж. За сул тал дээр бол хэрэглэгчийг бичихгүй энэ бол бас буруу хэлсэн байна. Яг бол давуу тал сул тал бол надаас хамаарсан зүйл. Тэгэхээр яг миний хувьд сул тал юу вэ гэдэг чинь энэ бол хэрэглэгчийн талаас сул тал гэж бичсэн учраас энэ бол сул тал биш. Харин нэг талдаа одоо эрсдэл. Эрсдэл буюу гадаад нөхцөл байдал надаас хамаарахгүйгээр болж байгаа үйл явц байгаа. За шинээр олон төрлийн бүтээгдэхүүн орж ирсэн. За энэ бол аюул аж болно тийм. За малын тоотлогоо хорогдож түүхийд материал олдохгүй байвал бас энэ аюул болно. За тэгээд ерөнхийдөө суутын давуу тал, суутын дүгнэлт бол ерөнхийдөө боломжоо бид нар ашиглаад давуу талаа бэхжүүлэх. За эсвэл одоо сул талаа багасгах ийм боломжийг бол бичнэ. За тэгэхээр боломж бол зээл тусламж авах. За шинэ техник технологитой үйлдвэрлэлээ өргөжүүлэх юм боломжтой. За тэгээд сабгалаа бодлыг дотооддоо үйлдвэрлэснээр за түүхийдээ дотоодос хангах юм боломжтой. За энэ болохоор валютын төсөлтийг бууруулна. За хэрэг бүтээгдэхүүн сайн чанартай авах юм бол бас за орчин үеийн технологиг хэрэглэх юм боломжтой байна гэж. За дараагийн хэсэг бол маркетинг төлөвлөгөө байгаа. За бид маркетинг гэдэг дээр бол 4P-г ойлгож байгаа тийм ээ. Бүтээгдэхүүн, үнэ, идэвхжүүлэлт, хуваарлалт гэдэг хвчлэн. За зарим нь бол 5P, 7P гэж явж байгаа шүү дээ тийм ээ. За энэ тохиолдолд бол бүтээгдэхүүн бол яалтчгүй тарг байгаа. За эхний ээлжинд бид нэр ийм зорилгоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ гэж. За брэндэд таниулна, байнгын худалдаа авахтай болсны дараа бүтээгдэхүүний нэр төрлөө нэмнэ. За өрсөлдөгч компани сабгалаа бодлоо нэг л удаа ашиглахуйц цаасан юм хүнцэр савлгаатай бөгөөд бид хог хаягдл багтаа дахин ашиглах боломжтой шилэн сагийг сонгосон юм аа. Тэгэхээр тарг бол ер нь бол бүтээгдэхүүн гэдэг ойлголт нь зөвхөн тарг орохгүй тийм ээ. Тэрэн дотор савгалаа бодол, шошго, за тэгээ хэрэглэх одоо байдал гэдэг бүгд бол орж байгаа. За тэгээ бүтээгдэхүүний чанар, өнгө хэмжээ, савлалт, давуу тал, орц найрлага. За энэ бол яг л бизнес төлөвлөгөөний бүтээгдэхүүн гэдэг загвараар хийсэн байна. Энэ загвараар хийгдсэн байгаа юм уу зүгээр шүү. За дараа нь үн. За ерөнхийдөө үн гэдэг дээр бол өртөг тооцооллыг хийсэн. За энэ дээр бол заавал өртөг тооцоо оруулахгүй ч гэж болно. Ер нь өртөг бол санхүүгийн хэсэгт орно. Тэгээд ямар үнээр борлуулах гэж байгаа бусдаас одоо өрсөлдөгчөөс харьцуулахад ямар. За энд өрсөлдөгчийн үнээс оруулсан байна тийм. За үн тогтоох стратеги нь нэвтрэх үнийн стратегийг сонгон авч хэрэгжүүлэх ба зах зээл тодорхой байр суурь олж авахын тулд бүтээгдэхүүний чанар өрсөлдөгчөөс доогуур үнээр борлуулна гэж. За ерөнхийдөө өрсөлдөгчтэй харьцуулах юм бол бага үнээр борлуулад явандаа бол борлуулалтынхаа үнийг өсгөнө гэдэг байдлаар оруулсан байна. За хуваарлалт. Хуваарлалт бол бас чухал тийм. За хүмүүсээс бол та таргаа хаанаас авдаг вэ гэсэн чинь гэрт ойр дэлгүүр, сүлжээ супермаркет, хүнсний зах,
малчин за эсвэл зарим нь өөрөө хийдэг гэсэн байна тий. Цөөхөн үзэсгэлэн худалдаа онлайн захиалга гэсэн байна. Тэгэхээр эндээс харахад бол за манайх бол ер нь сүлжээ дэлгүүрүүд тараавал зүгээр юм байна. За байрны ойролцоо дэлгүүрүүд зүгээр юм байна. Хүнсний зах зүгээр юм байна гэдэг нь бол харагдаж байна. За тэгээд тарханд байрлах дэлгүүрүүд гэж хагаад одоо энэ дэлгүүрүүд бол борлуулах нь шүү дээ. За тэгээд тээврийн зардал юм байна. Зардлаа бас тооцоолсон байна. За идэвхжүүлэлт. За сүүлийн үед бол ялангуяа сошиал идэвхжүүлэлтийг нэлээд ашиглаж байгаа. За тэрийг бол зайлшгүй оруулна. За тэгээд телевизийн зар сурталчилгаа, онлайн сурталчилгаа, за эсвэл инфлюенсерүүдээр тийм сурталчлагч гэдэг ийм зүйлүүдийг оруулсан байна. За тэгээд сурталчилгаагаа нэг сараар гээд дотроо задлсан байна. За энэ бол болж юм тийм. За үйлдвэрлэлийн технологи бол заавал оруулдаг. Бид нар бизнес төлөвлөгөө бичгээд яг ямар технологитой явах гэж байгаа вэ гэдгийг бичиж оруулахгүй бол нөгөө хөрөнгө оруулагч тал чинь технологи чинь аль технологи байхгүй гэдэг шалгаад байдаг. За түүхийдээ орц. За тэгээд хэр түүхийд олдцтой гэдэг талаас нь бас бичнэ. За түүхийдийн давуу талуудыг бас оруулсан байна. Энэ бол болж байна. За тоног төхөөрөмж хэрэгцээ. За тухайн үйлдвэрлэлийг явуулахад яг ямар тоног төхөөрөмж хэрэгцээтэй, ямар хүчин чадалтай, үнэн хэдийн, за талбай зайг бас тооцоолсон байна. За энэ бол болж байна. Ер нь бол бид нар тоног төхөөрөмжөд дутуу хагас судалснаас болоод нөгөө одоо байгаа байранда багтахгүй гэсэн асуудал үүсдэг шүү дээ, тийм ээ. Тэгээд санхүүгч гэсэн тоосч тоног төхөөрөмж авдаг. За ингээд тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй танилцуулгыг бас оруулжээ. За энэ бас болж байна. Тоног төхөөрөмжийг бол хөвчлэн тоног шүүн цэгийн маань тэр хүндэн цэг.com тоног төхөөрөмж зардаг газруудаас манайхан оруулдаг. За хэрвээ хилтэй байх юм бол цаашгаа хятадаас яг нөгөө тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаа газраас нь зүгээр. За үйлдвэрийн хүчин чадлаас тооцсон байна. За тоног төхөөрөмж чинь бол нэг хэмжээнд үйлдвэрлэн тийм ээ. За эсвэргээр танах одоо тоног төхөөрөмж хэдэн хувийн хүчин чадлыг ашиглах вэ гэдэг төр зураг авс гаргана гэсэн үг. За энэ дэр зардлуудыг гаргасан. За ингээ хүний нөөцийн төлөвлөгөө. За ерөнхийдөө төсөл хэрэгжихэд одоо хэдэн хүн байгаа, шинээр хэдэн хүн ажлын байрыг хангагдахын, бүтэц зохион байгуулалт нь ямар байх юм гэдгийг бас харуулах хэрэгтэй. За энэ дэр ажилтны хуваарийг болон цалин гаргасан байна. Бас ингэж бас гаргаж болно. За тэгээд цалингаа нийгэм даатгал хүн амтай хамт гаргана. За ингэж чи нийгэм даатгал хүн ам болсон цалин хэвээ гэдэг харна. За бүтэц зохион байгуулалтыг бол заавал оруулж өгнө. За хин одоо удирдахын хиний дор хин байх юм гэдгийг бас харуулна гэсэн. За санхүүгийн төлөвлөгөө. За энд бол санхүүгийн төлөвлөгөөний хамгийн ихний хэсэг дээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөө өгчдөг. Эсвэл санхүүгийн төлөвлөгөөний хамгийн сүүлд хөрөнгө оруулалтын төлөвлөгөө өгчдөг. За энд бол ихэнд бичсэн байна. За тоног төхөөрөмж хэдэд авах юм, түүхийд хэдэд авах юм. За зээл хэдийг төлөх юм. За борлуулалтын орлогоо бас таамагласан байна. За нэг жум, за тоош хэрэг, нийт хэд. За энэ бол болж байна тийм ээ. Ер нь бол дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. За үнэ нь бол ийм ялгаатай авах нь тоо хэмжээ, за сартаа хэд болох вэ, жилдээ хэд болох вэ гэдэг юм байна. За тэгээ борлуулалтын төлөвлөгөө бол ерөнхийдөө 4 жилээр гаргасан байна. Ер нь бол 3 жилээр гэсэн үг тийм 22 оны хагас жилээс 25 оны хагас жил гэсэн. За тэгээд гарч байгаа үйл ажиллагааны зардлуудаа тооцсон байна. Сард, жилд гэдэг. За ингээд эдийн засгийн үр ашиг буюу орлого зардлын үр ашигыг нийлүүлээд тооцжээ. За тэгээ мөнгөн гүйлгээ буюу одоо жилийн эхэнд эцэст хэдэн төгрөг үлдэх юм. За энэ бол айгүй өндөр байна. Миний харахад бол ерөнхийдөө 185 470 гэдэг энэ санхүүжилтний хэд байсан юм. Ерөнхийдөө нөгөө бизнес төлөвлөгөөнийхөө нөгөө зээлийн тооцооллыг харна. Хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт. За энд бол зээлүүлэлт 414 сая гинэ. Тэгээ 437 сая төгрөг зээлэх юм байна. 400 эдэн сая гарч баг хагас тэрбум төгрөгөөр зээлэх нь шүү дээ. Тэгэхээр 3 жилийн төлөвлөгөөн дээр бол ерөнхийдөө 2 жил орчим дээр хөрөнгө оруулалтаа нөхөл бас зүгээр. За энэ бол бэлэн мөнгөний эцсийн үлдэгдэл нь баг 2 дахь жилээс нь төгрөгөөр харагдаж байна. За тэгээ тохиолдож борсгүй эрсдэл. За хэрвээ одоо ийм ерөнхийдөө энэ 6 төрлийн гол эрсдлийг бол дурддаг л да. Одоо түүхийдээ ямар маркетинг, ямар үйлдвэрлэл, ямар хүний нөөц санхүү гэдэг энэ нөгөө бидний гол төлөвлөгөө хийж байгаа хэсгүүтэй уялдаж эрсдлүүд гарч ирдэг.
За тэгээд энэ дээрээс эрсдлээс хамгаалахын тулд яах вэ гэдгийг харуулсан байна. За та хэд одоо гүйлгээд хараа айгүй хэцүү байна. За түүхэд материалын эрсдэл. За малын тоотлогоо огцон буурах. За хэрвээ одоо түүхэд л байхгүй болчихвол тархины үйлдвэр одоо ажиллагаагүй болно шүү дээ. Тэгэхээр түүхэд маань өөрөө найдвартай бөгөөд тасралтгүй байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар түүхийдийн нийлүүлэгчтэй одоо хэр найдвартай вэ гэдэг тийм чухал байгаа. За маркетингийн хувьд тэгэхээр бид нар одоо юмны үн өсөд авах юм бол яах юм те одоо цогцлогын дулаан түүхийдийн үн өсөд авах юм бол одоо байршлал маань буруу байвал яах юм. За тэгвэл за хэрвээ бид нар үнээ бүтээгдэхүүний үнийг буруу тогтоох эрсдэлтэй байна. Өрсөлдөгч гэвэл хүмүүсийн худалдаа авалт буурах эрсдэлтэй байна. За эрсдлүүдэд дурдчихсан байна те. Зар сурталчилгаа хэрэглэж хүрэхгүй байх эрсдэлтэй. Байршлаа буруу сонгох. За түгээх явцад бас эвдрэл гарах. За гэх мэт эрсдлүүдэд дурдсан байна. За үйлдвэрлэлийн хувьд тоног төхөөрөмж эвдрэх. За энэ бол бас аягүй чухал шүү. Ингээд үйл ажиллагаа явуулж идэл тоног төхөөрөмж эвдэрчүүл нөгөө түүхийд болон байгууллагч одоо эргэлтийн өрөнгөөр шатна шүү дээ. За тэгээд тог тасарчвал тийм таргаа бүрээд ивжсэн чинь тог тасарчвал яах вэ? За гинтээ аюул гарвал яах вэ? За энийг бас тооцох хэрэгтэй. За хүний нөөцийн хувьд бол нөгөө чадваргүй ажилд авчвал яах юм? За хэрвээ ёс зүйгүй ажиллавал яах юм? Эсвэл ажилтан чинь аюул сайн ажилтгаагаа гинт одоо өвдөх юм уу? Эсвэл шалтгаангүй ажил таслаад ажил хаяад явуучвал яах юм? За санхүүгийн хувьд бол одоо инфляци өсөөд байвал яах юм? За хүмүүс баахан юм худалдан аваад идэг гэтэл яг манайхыг авахгүй ерөнхийдөө худлаах чадвар буурчвал яах юм? За ингээ хуурлагдаад явж исэн чинь гэмтрэл хэмтэл гарчвал яах юм? Тоног төхөөрөмж эвдрүүл яах юм? За зээлийн үгээ төлж чадахгүй бол яах юм? За борлуулалтаа бид нар аяг өндөр төлөвлөсөн чинь борлогдохгүй бол яах юм? За түүхэд савгалаад л үн эсвэл яах юм? За нөгөө хууль журамч нь гинт өөрчлөгдвөл яах юм? За өрсөлдөгч чинь танаас илүү ингээ сөрөг хуулга хийгээд байвал яах юм? За үйлдвэрлэлийг гинт зогсоох ямар нэгэн шийдвэр гарвал яах юм? За гэх мэт бүх эрсдлүүдэд бичнэ. За ингээд эрсдлээс харж байгаа ер нь бол хамгийн их эрсдэлтэй тохиолдож болох болон одоо ховор тохиолдох эрсдэл үнэлж байгаа. За энэ дээрээс одоо цаашдаа юу хийх вэ гэдэг стратеги боловсруулна гэсэн. За тэгээд ер нь сард нэг удаа төгөлд явцсан алдаа гарвал одоо үр дагавар ийм үр дагавар яах вэ гэд эрсдлээс хамаарат өнгөөр бас бүтцсэн байна тийм ээ. Одоо маш их эрсдэлтэй нөө. За хурч болохоос эрсдлийг зайлшгүй болох шаардлага. Улаан нь бол нэлээ маш бага эрсдэлтэй. Улаан нь бол хамгийн их эрсдэлтэй гэсэн үг тийм ээ. За хамгийн их эрсдэлтэй нь тоног төхөөрөмж эвдрүүлэх эрсдэлтэй гэж юм. Гинтээ аюул гаргах эрсдэлтэй. За худалдаа авч бууруулах эрсдэлтэй. Борлуулалтын орлого бууруулах эрсдэлтэй. За гол эрсдэлтэй. Бус нь бол харьцангуй гайгүй гэж харагдаж байна тийм. За энэ бол бас нэлээд чамбаа байсан байна. Ер нь бизнес төлөвлөгөө хийхэд хүмүүс энийг бас нэг хийдэггүй. За тэгээд эрсдлээс гарахын тулд юу хийх вэ гэж. За түүхэд эрсдэл юм бол явжсэн бэлэн нөөцтэй байна. За нийлүүлэгчээс солино гэж. За маркетингийн хувьд за худалдаа авах сонирхлыг өдөөнө гэж. За хэрвээ одоо бүтээгдэхүүн чинь ингээд унж хагруул яах вэ гэсэн чинь за аль болох хооронд нь хурц халахгүйгээр машин дотроо байрлуулнаа гэж зөөлөн тээвэрлэн. За болж юм байна. Хэрвээ тоног төхөөрөмж эвдрэх юм бол газ заснаа гэж. Хэрвээ гинтээ аюул гарвал хабыгийн сургалтыг байнга орно гэж. Хэрвээ тоног төхөөрөмж эвдрэх юм бол газ цоснаа. За хэрвээ хүний нөөцөд хаяад авчвал яах вэ гэсэн шүү дээ. Тэгэхээр зөв сонгоно. За эхлээд сануулна, дараа нь хална гэж. Тэгэхээр энийг бас хүний нөөцөд бас амаргүй л дээ. Тэгэхээр ийм үе шатыг бид нэр цаасан дээр л болох хэрэгтэй. За нөгөө зээл төлж чадахгүй бол яах вэ гэсэн шүү дээ. Энэ хоригдл үүсгэнэ. Шаардлагатай нөхцөл бол зарцуулнаа гэж. Ерөнхийдөө компаниуд бас хэр хоригдл үүсгэх юм бол те. За гадны нөлөөллөөс үүссэн эрсдэл байна. За чанар хяналттай хувьд. За чанарын хяналт, түүхийн эдийн хяналт. За энэ бол хүнсэн дээр бас зайлшгүй байх ёстой зүйлүүд. За ийм стандартыг нэвтрүүлнэ гэж. За энэ бол бас яг дөнгөж нэхэд бол амаргүй л дээ тийм. Явандаа бол энэ стандартуудыг хийж болно. За хөлбөмбөгийн аюулгүй байдал. За ингээд дүгнэлт. За бид их орныхон сүүний нөөцийг ашиглаж үйлдвэрлэлийн аваа боловсруулсан сүүний хэмжээг нэмэгдүүлж
импорт хүнсний хэмжээг бууруулах, замаг хүнсний хэмжээ баталгаа төлөв дээшлүүлэх, үйлдвэрсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд тогтвортой баталгаатай хангахын тулд тархины үйлдвэр байгуулахаар төсөөллөө. За болж шít. За эндээс их усүр. За ер нь ямар нэг газараас их усүр авсан бол заавал их усүрээ дурдж өгнө. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. За ерөнхийдөө бизнес төлөвлөгөөг иймэрхүү агуулгаар бичсэн байвал бас болж байна. Тэгэхээр яг энэ тархины үйлдвэр дээр бол яалтчгүй импортоор бид нэр өөрсдөө нөгөө сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч гэсэн тийм одоо манай Монгол улсын гол давуу тал чинь хөдөө аж ахуй, мал аж ахуй байгаа шүү дээ. Хичнээн мал аж ахуйгаа дагуулад сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч гэсэн хэмжээгээр импортоор тарга орж ирж идэг. Тэгэхээр тархины үйлдвэр бас байгуулчих юм бол одоо импортыг орлсон. За мөн одоо өөрт байгаа түүхий эдийн нөөцөө ашиглаж бас хэрэглэгчийн хэрэгцээг хангасан юм чухал бүтээгдэхүүн байх нэ. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.